Үржигдэхүүний байрыг солих хууль ашиглан 2-ыг үржих нь 34 илэрхийллийг өөрчлөн бич. Илэрхийлэл тус бүрийг хэлбэрчлэн ижил хариутай гэдгийг батал гэсэн байна. Ахин хэлэхэд энэ байр солих хууль гэдэг маань ерөөсөө л дараа л хамаагүй гэсэн үг. Хууль энэ төр гээд сүртэй сонсогдож байгаа ч үржигдэхүүний байр солих хууль гэдэг нь ерөөсөө л 2-ыг үржих нь 34 гэнэ үү? Эсвэл 34-ыг үржих нь 2 гэж бодно уу хамаагүй. Байр хамаарахгүй үржүүлж болно гэсэн үг. Үржигдэхүүний байрыг сольж байгаа үстэй. Хоёулаа яг адилхан хариу гарна. Тэгвэл үзээлтэй яах вэ? 2-ыг үржүүлэх нь 34 гэхээр хэд байх вэ? Үүнийг хэдүүлээ ингэж бичиж болно. За ийм бичиглэлтэй таарад байхгүй л болов. Гэхдээ 24-ыг үржих нь 34 гэд батнаа. Уул нь их тоог дээд талд нь бичиж боддог л доо. Өөрөөр хэлбэл олон оронтой тоог дээд талд нь бичих нь нийтлэг байдаг. За тэглэж ингээд үзчихье. 2 4-ийн 8 энд тэг тавиад 3 2-ийн 6 гарна. Өөрөөр хэлбэл 30-ыг үржих нь 2 нь 60 гэсэн хэрэг. Нэмлээ. 8-даа нэмэх нь тэг нь 8, 6-аг буулгаад 68 гарч байна. Хариу нь 68. Тэгэхээр энд 2-ыг үржих нь 34-ийн тэнцүү 68 байх нь. Тэгвэл одоо 34-ыг үржүүлэх нь 2 гэдгийг бодъё. 2-ыг үржих нь 4 нь 8, 2 3-ийн 6. Ингээд хариу нь гарчихлаа. Иймээс л олон оронтой тоог дээд талд нь бичих нь зүгээр байдаг байхгүй юу? Энэ нь ч бас 68 юм байна. 2 бүлэг 34 байна уу? 34 бүлэг 2 байна уу гэдг нь яг адилхан. Аль ч тохиолдолд 68 гарч байна.